2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай гэд би бас төрийн эмнэлтийн тухай хуулийн талаар дурдмаар байна. Төрийн эмнэлтийн хууль үйлчилж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ үйлчлээгүй мэт байна. Зарим газруудад бол бүр гаарч байна. Тухайлах юм бол төрийн өмчит компаниуд. Өнөөдөр бид нэр төрийн өмчит компаниудыг төр биш олон нийт хяндаг болсон тогтолцоо дэлхийд даяараа шилжчихэд байгаа. Гэтэл бид нэр төр хянах гэж хичээсээр л байна. Одоо энэ үндсэн засгийн газраас орж ирсэн 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай дотор ч гэсэн 7-гийн 3-3-5 дээр төрийн өмч болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгийн өгөөж, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгийн өгөөж үр ашигтай ажиллуулна гэдэг л ийм нэр томьёол байдаг. Бид нэр ялангуяа энэ 5 жилийн үндсэн чиглэл батлах төлөвлөгөөнд дотроо экспертүүдийг давсан мэдэмхийрлийг хиймээргүй байна. Энэ чинь өөрөө холион банд утгаад байна л дээ. Тойрогтой гэдгийг ойлгож байгаа. Би ч гэсэн тойрогоо сонгоцсон гэж шүү. Гэхдээ бид нар 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө зөв батлаад зөв явж чадвал ядаж нэг юм дээр ч гэсэн үр дүн гаргаж чадвал энэ улс их орны хөгжилд хэрэгтэй болчихдог. Ард иргэд бүгдээрээ л ярьж шít. Хөгжүүлнэ гэхээс илүүтэй хулгаатайгаа тэмцвэл наад хөгжлийн чиг горн бараг зүв болох гэдэг шүү гэж. Би ягаад төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлуудыг дурдаад байна гэхээр энэ зорилго үзүүлэлтийн тодорхой бус байдал өнөөдөр төрийн өмчит компаниуд дээр бүр зам алдчихсан. Ямар ч ангилал байхгүй. Аль нь ашигын төлөө юм? Аль нь нийгмийн үйлчилгээний үзүүлэх компани. Тэгээ авилгын шин чанартай маш олон зүйлүүд төрийн өмчит компаниудаар гарч ирсэн. Засгийн газар дээр засгийн газрын хэрэглэх газраас хэн шалгалтын ажлын хэсэг гараад тодорхой хэмжээний дүгнэлтүүд гарцсан багш байна. Би бас Бямцог сайдаас тэр тодорхой материалуудыг өгөөч гэж хүслээ. Өнөөдөр төрийн өмчит компаниуд хөгжинө гэж ярихаас илүүтэй төрийн өмчит компаниудын хулгайтай тэмцэнэ гэдээ бараг 5 жилийн төлөвлөгөөнд дотроо оруулжуул нийцэх гэдэг шүү. Нин өгүүлэлт. Өнөөдөр төрийн өмчит компани гэдэг бол хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг сонирхлоо нийцүүлдэг ийм байгууллага болж хувирсан байна. Сонгуульд үйлчилдэг, санхүүг нь бүрдүүлдэг байгууллага болж хувирсан байна. Алдагдaltaй ажилласан компани захирлуудыг шагнаж урамшуулдаг болсон байна. Ийм байж болохгүй. Тэгэхээр бид нарын 5 жилийн төлөвлөгөөн дээрээ бол маш зөв зүйтэй саналыг экспертүүд ялангуяа ажилласан энэ ажлын хэсгийн дүгнэлтээр авч үзээсэй гэж улсын хурлын гишүүнтэй уриалмаар. Баярлалаа. Та санал хэлсэн үү?